Сүүлийн өдрүүдэд тогтмол өгөөжгүй алт мөнгө тэр дундаа дижитал алт гэгддэг биткойны ханш зэрэг унжина. За энэ бол хөрөнгийн бүхий сувгууд Америкийн төв банкны шийдвэрийг амсгаа дараа хүлээж эрсдлээс зугтаж байгаагийн тод илэрлэм а. Цагуугийн зах зээлд хүүгийн төвшин өндөр байгаа үед хамгийн найдвартай үнцийг хадгалах хэрэгсэл бол хадгаламж болдог юм. 2026 оны 6 дугаар сарын 10-ны өдөр дэлхийн түүхий болон крипто зах зээлд нэгэн зэрэг огцом хөдөлгөөн ажиглагдлаа. Нью-Йорк болон Лондонгийн биржүүд дээр алт мөнгөний ханш суларч үүнтэй зэрэгцэн крипто биржүүд дээр биткойны үн дундаж хэмжээнээс доош унсан байна. Ханшийн уналт хэрхэн өрнсөн бэ гэвэл хөрөнгө оруулагчид эх саруудад бодлогын хүү өндөр байна гэсэн хүлээлттэй болж уламжлалт хамгаалтыг хөрөнгө олох алт мөнгө болон биткойн зэрэг эрсдэлтэй хөрөнгийг зарах давлгаа үүсжээ. Алтны үн уруудаж мөнгөний ханш суларсаар зах зээлд ирэх чөлөөт хөрөнгө $10 бонд руу эрчимтэй урсаж эхэлсэн байна. Америк нэгдсэн улсын холбооны нөөцийн сан инфляцийг тогтоон барих зорилгоор бодлогын хүүгээ урт хугацаанд өндөр түвшинд барих магадлал эрс нэмэгдсэн. Дотоодын макро эдийн засгийн үзүүлэлтүүд хүлээлтээс өндөр гарсан нь төв банкыг хүүгээ бууруулах алхмаа хойшлуулахаас өөр аргагүйд хүргэсэн байна. Бодлогын хүү өндөр байх нь алт мөнгө шиг ямар нэгэн хүүгийн шууд өгөөж өгдөггүй түүхий эдийг эзэмших зардлыг өсгөдөг хуультай. Мөн өндөр хүү нь крипто зах зээл рүү орох хөрөнгө оруулалтын урсгалыг хааж санхүүгийн тоглогчдыг илүү баталгаатай засгийн газрын бонд руу татдаг байна. Дотоодын улс төрийн өнцгөөс харуул Америк нэгдсэн улсын засаг захиргаа сонгуулийн өмнө инфляцийг бүрэн хяналттай авахыг хүсэж байгаа нь холбооны нөөцийн санд бодлогын хүүг бууруулахгүй байхад дүлхэц болсон. Дэлхийн макро эдийн засаг савлгаатай $10 чангарч байгаа нь манай Монгол улсад ч валютын орох урсгалд анхаарч ханшийг доктортой барихыг анхааруулсан дохио олж байна.